сайн мэцганы сонсогчдоо боловсролын тухай буу хаалын ураатай хүүхэд хүмүүжил боловсролын цогтой цаг подкастны шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн энэхүү дугаар маань уламжлал ёсоор боловсролыг дэмжигч Livestream XR студиогоос та бүхэнд хүрж байна. Livestream XR студио маань нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү подкастыг маань ивент гэж ажилладаг байгаа. За тэгэхээр өнөөдрийн дугаарт маань маш онцгой зочин, маш алс холоос бид нарыг зорж ирсэн. Тэр бол Булган аймгийн Хотог өндөр сумын ерхий боловсролын сургуулийн дөрвөлх урлагийн багш Лутгуугийн Мөнх Заяа байгаа. Тэгээд Мөнх Заяагийн оролцсон бас нэгэн нэвтрүүлэг сүлд олонний дунд нэлээдгүй одоо шуугаан тарьсан Итали улсын Перужа мужийн дөрвөлх урлагийн сургуулийг төгсөж ирээд Монголд одоо сумын дөрвөлх урлагийн багшаар ажиллаж байгаа гэдэг одоо маш олон хүмүүсийн анхаарал өртөжсэн. Тэгээд эндээс ч гэсэн бас бид нар за яг сумын сургуульд багшлан гэдэг ямар байна, хүүхдүүдэд маань ямар өөрчлөлт гарч ийн, багш нар маань бас орон нутагт очиод ямар өөрчлөлт хийж болох талаар өнөөдөр ярилцах гэж байна. Тэгээд хүрэлцэн ирсэн Мөнх Заяа агштай баярлалаа. Баярлалаа. За өөрийгөө ер нь зочдтой танилцуулбал ер нь яагаад ингэж Италид сурч төгсчөөд шууд сумын сургуулийн багш болъё гэж шийдсэн бэ? Би ч өөрөө нэг юунд их сургуульд байхдаа ер нь багш болъё биш сургуультай болъё гэж шийдсэн байсан. Тий. Тэгээ нэг төлбөрүүд төлж чадахгүй улмаас нэг хичээлээс аягүй хөөгддөг гэсэн болохоор сайн юутай ур чадвартай хүүхдүүдийг цуглуулад тэгээд тэтгэлгээр яг нэг тийм хүүхдүүд зориулсан тийм сургуультай болно гэж боддог гэсэн аахгүй юу. Тэгээд ер нь бол яг тэгж бодсоор агаал Итали руу явахгүй зүтгэсэн. Бүр амар зүтгэж явсан аахгүй би чинь. Тэгээд очоо сураад эрэхтэй угаасаа нэг сургуультай болно гэж бодож байгаа юм чи хүүхдүүд хичээл заах хэвээр тэгээд жоохон туршлагатай болох хэвээр гэж бодоод тэгэнгүүтээ заавал ч хүүхдүүд хөдөөч гэсэн байгаа штэ. Тэгээ нөгөө нэг онлайнаар ажиллаа авч хийх боломжтой болохоор би шууд хөдөг зэрцсэн аахгүй. Хөдөөч нэг интернет тог байвал болоо гэд би тэг наах дээр хөдөө энэ төр бүрхтэр биччихсэн. Надаа интернет тог байхад би нэг 5 шавтай болвол тэгэл явчихна гэжсэн аахгүй. Тэгээ яг нөгөө нэг тэрийгээ ер нь бодон бодсоор л ирсэн Монголд. Тэгээ гинтхэн ер нь шийдээгүй. Тэгээ эрэнгүүтээ нөгөө Хотог өндрийг болохоор өмнө яг нөгөө хойгуур нь явж исэн болохоор би гой байгальтай газар байна гэж бодож исэн. Тэгээд нөгөө яг олон сонголт байсан ч гэсэн жоохон бодох тусам эргэлдээдсэн болохоор шууд Хотог өндөргөө сонгоод тэгээ шууд 21 оны 8 сард би Монголд буунгуудаа 8 сарын 26-нд булуудаа тэнгүүтээ би 9 сард Хотог өндөрт ирээд тэгээ сургуультай багшаар ороод яг нэг эрэнгүүт нөө захирал руу мэлгэцээс болохоор захирал яг нэг ирээд багшилж болно, дугуйлан ажиллаж болно гэд амлцсан ахгүй хэлчихсэн. Тэгээд огт хүн таньж мэдгүй өөрөө бүр сум руу орж үзээгүй тийм газар руу шууд хурж ирэл оронгот нь яг хүмүүс чихлэл жоохон сонир содноор хүлээж авна л та. Тэгээ яг нөгөө нэг Итали төгссөн гэдэг утгаар нь ч юм уу тэгээ шууд л багшлуулж хий гэж бодсон юм шиг үлээ. Тэгээд бага ангийн 2-оос 5 дахь ангид хичээл орж эхэлсэн аахгүй. Яг үндсэн багш болоод тэгээд үндсэн багш нь 19 цагт юм хэлсэн шүү дээ. Дотлон тэг би 23 цагт болцсон. Тэгээд нөгөө нэг хичээлээ орсон чи амар нэг ачаалттай. Тэгэл дээрэс нөгөө нэг за нэг зурдаг хүн ирлээ гингүүт хүн болгоно нэг юм зурулах гал тэгээд үг ингээд үгээл дээрэс би ч нөгөө онлайнаар ажиллаач гэдэг гэсэн шүү дээ. Тэр ажил маань бүр ингээд орхигдох гээд тэгээд ер нь бол 1 жил яг багшлаад тэгээд нөгөө жил багшилж байгаа хугацаанд дуулан ажиллах эхэлсэн байсан. Тэгээ үргэлжлүүлээд дуулангаа үн төлбөргүйгээр ажиллуулад. Хэвээ яг цэвэр сайн дураараа үн төлбөргүй ажиллаулдаг. Тэгээд нөгөө сургуулийн хөөрхөн жижиг өөрөө гаргаад өгсөн. Тэр өөрөө мөрөө гэж бас хөөрхөн тэр чинь нөгөө хөтөлбөрөө гаргаад хүсэлт мүсэлтээ бичиж тэгж яг нөгөө нэг альбом ёс орон л авна штэ. Тэгээд тэр нэг жижигхэн өрөөнд дотор хэдүүлээ тэгэл багталцахгүй коридор руугаа бүр ингээд хайлж уурсч гарan амар хөөрхөн цаа. Ер нь окей хамгийн анх ингээл ирээл шууд сумын сургуулийн дөрвөлх урлагийн багш. Манайхны дунд жоохон буруу ойлголттой чинь ингээд зураач болох гэж байгаа хүнд л зураг хэрэгтэй тий. Бараг зургийн хичээл бол бусад хичээлүүдээс арай ранг багтай хичээл гэж явдаг. Ойлголт түгээмэл ер нь олон улсад ч байдаг. Тэгээ ер нь анх хүүхдүүдэд заахад ямар байв? Таны бодсон зургийн хичээл манай нөгөө Монгол улсын хэрэгжүүлж байгаа уран зургийн хичээл байгаа. Тэр хоёрын хооронд ялгаа байсан уу? Яг л тэгж хүлээж авч байгаа байхгүй юу? Зургийг ерөөсөө л ингээл хоош нь тавьсан тий. Тэгэл яг бага ангид болохоор бага ангийн багш нар нь орж исэн мэлээ. Тэгээ яг ороод эхэллээ. Тэгсэн чинь би болохоор нөгөө өөр болсон гэж бодсон. Тэгсэн чинь нөгөө өөрчлөгдөөгүй. Миний багт зургийн хичээл яаж ордог байлаа те хөтөлбөр ямар байлаа. Яг тэр хിവэрээ. Тэгэл яг нэг хідэн сайн зурдаг хүүхдүүд нь бүр магтуулаа сурцсан. Би лаг зурдаг гээл. Тэгэл нөгөө хүүхдүүдийн өмнөр ороод зураал. Нөгөө зурдаггүй хүүхдүүд нь тэнцээ зургийн хичээл заа яах вэ гээл орхитуулаад нэг хойно суугаал нэг дуртай дургуй хичээл оролцдог бэсийн байлаа. Тэгээ яг ингээд хичээл ороо эхлэнгүүд надад өөртөө аягүй сонирхолтой. Яагаад гэвэл хүүхдүүд нүдэн дээр ингээд хөгжөөл өөр болоод тэгэл яг нөгөө шинэ багш анхандаа болохоор ч нөгөө шинэ багш ирлээ гэдэг утгаараа жоохон сонир содон хүлээж аваад дугуулан муулан сонирхож энэ төр орж ирэл. Тэг хүмүүс нь дэлгэсэн аахгүй. За одоохондоо хүүхдүүд сонирхож байгаа. Явандаа тэгдэггүй шиг цөөхөө идэв хүүхдүүлтэн гэл дандаа нэг
ийм болохгүй тал руу нэрвүүлж яриад. Тэгээ би бодож байсан аахгүй. За юу хичээлээ ороод эхлэгээл. Тэгээ ингээ ороод нөгөө номныхоо дагуу ингээ явахлаар чинь угаасаа ингээ биш. Яг тэгж явах юм бол угаасаа бүтэхгүй гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Надад сонирхолгүй заяа. Би өөрөө бас нэг жоохон хөдөө сонирхолтой амьдрамаар байна шүү дээ. Тэгээ очингуудаа за энэ угаасаа яг энэ байдлаар явах юм бол би ч ер нь бол ингээд зэвэрх юм байна тий. Тэгээд яах гэж ирлээ гэдэг өөртөө дахин сануулаад тэгээ ингээ ихт мэгчтэй хэлээл хөөхөн арга бодож олоод тэгэл хичээлд би амар бэлдэж орно. За одоо ямар аргууд хэрэгэлсэн чи хүүхдүүд арай яг мэдээж хөтөлбөр байх гэхдээ яг таны заах аргаас. За тэгээ ингээд хөтөлбөрийн дагуу бол яг ингээд орж байгаа. За 40 минут ордон шүү дээ тий. 40 минут маань угаасаа ингээ амжихгүй. Тэнгүүд нөгөө нэг захирал 2 цагаар нь болгоод өгсөн. Цаг 30 минутын дотор чинь бид чинь цаг хэдэн минут лээ 2 цагаар ингээ тавиад өгөхөр чинь бид нар чинь нөгөө нэг тий аюу сая юу толтож байгаа байхгүй. Тэнгүүд эхний хэдэн минутанд хэдүүлээ номныхоо юг харна. Номныхоо даалгаврыг харна. Яа тэгэхээр тэр чинь нөгөө номныхоо даалгавраар явахгүй болохоор юу яадаг. Дараа жил нөгөө сорил энэ төр ороод ирэхлээр номны даалгавраас л тэр сорилт шалгалт авна шүү дээ. Үнэхээр хийгдэх учраас орохгүй бол хүүхдүүд маань муу онол. Яг тий. Тэгэнгүүт тэрийг нэг 10 20 минут хэдүүлээ харна. Тэгээ гэртээ хараад хийгээрээ заавал шууд урьч үзээрэй гэж тэгж ярина. Тэгээд үлдсэн цагт нь болохоор хэдүүлээ ингээд одоо жишээ нь ингээд ийм амтан зураараа гэдэг 5 гушуу мал зураараа гэдэг даалгавар байдаг байхгүй юу? За ингээд морийг ингээд зурна гэж байгуулт тэр чинь аягүй сүртэй. Бүр яг ийм техникийн дагуу зурх хэрэгтэй. Тийм, зурх хэрэгтэй гэдэг нэг ийм даалгавар байдаг. За тэгэнгүүт за хөдөөний хүүхдүүдийн онцлог болохоор морь мал аягүй сайн мэдж байгаа. Надаас илүү та нар морь мал мэдж байгаа. Тийм болохоор хэдүүлээ өөр амтан зуръя. Тий. Тэгэнгүүтээ за амтан зурхад амтангаа бас зүгээр зурх аягүй сонирхолтой маягаар зурх гад. Тэгээ ингээд би амтны хүрээлэн талаар ингээд ер нь гадаад ямар байдаг тухай аягүй ярьдаг байхгүй юу. Тэнгүүд амтны хүрээлэн байдаг. За амтны хүрээлэнд ингээд оронгууд ийм газрын зураг өгдөг юм аа. Одоо энэ ч ингээ араатай амтан байгаа. Энд ч жигүүртэн шувуу байгаа гэд. Тэгээд ийм газрын зураг өгдөг. Тэнгүүд хэдүүлээ амтнаа зурхтаа юу яа. Сонирхолтойор зургийг ингүүтээ нөгөө самбар дээр газрын зураг зурангуудаа дээр нь зүгээр ингээд бичиж байгаа байхгүй юу. За энэ ч ингээд араатай амтан байгаа. Энд ч жигүүртэн шувуу байгаа гэж номерлоод тэнгүүд за хэдүүлээ ингээд дуртай амтнаа зурангуудаа самбар дээр авчиртнаа гэгээд нэг анги амар хөвгчлээ. Нөгөө хүүхдүүд нь муу зурдаг. Нөгөө ихэнх нь зурдаг хүүхдүүдээс болохоор дандаа аалз маалз шавж зурц. Шавжны хэсэг нь бүр ингээд дүүрсэн. Амар баялаг уу тий. Тэгээ ингээд анги болгоо өөр байгаад байгаа байхгүй. Тэгээ ингээд тэр самбарчин ингээд бүр дүүрэн. Тэгээ ингээд салаагаараа уралтанд хүүхдүүд амар хөөрхөн бүгд ингээд амар идэвхтэй оролцдог. За тэгэж нэг хичээл хийж үзсэн чинь аюул сонирхолтой болж байгаа байхгүй. Тэр чинь зурдаг нь хамаагүй ингээд та нар чаддаг юм аа л зурчих гэл. Би бүр ингээд огт зурж чаддгүй. Манай ах ингээд жоохон багт зурж чаддгүй байсан болохоор цаашаа сууж байгаа хулгана гэдэг нэг юм зурдагсан аахгүй. Осго зургууд нэг юм зүүл хийгээл. Тэрийг би заагаад өгсөн. Бүр огт зурж чадахгүй байж болно шүү дээ. Тэнгүүд хэдүүлээ ямар ч дүүн ах юм чи ямар нэг юм хийх хэрэгтэй гэд. Тэнгүүд тэрийг ингээд заагаад өгсөн чи амар хөөрхөн зэ. Нэг юм бэлтэг зургуудаа баах нөгөө нэг сүултэ хулгануудаа тал талаас нь зурцсан. Тэгэл хөөрхөн тагаас нь тий. Тий. Гих мэтчлэн тэгээд хичээлийг аюу гой сонирхолтой болгож болж байгаа байхгүй. Тэгээ бас нэг арга байна. Тэр нь болохоор нөгөө нэг өөртөө үнэлүүлэх арга байна зэ. Тэр бүр амар хөөрхөн. Би тэрийг болохоор хичээсээ санаа аваад хийсэн. Игч нөгөө нэг ажлын газараа нөгөө нэг ажилчид нь өөртөө үнэлж нөгөө нэг цалингийнх нь юм тий. Тэр аргыг хэлж өгөнгөд би тэрийг чинь бага анги дээрээ дурсаж байгаа байхгүй юу. За тэгэл тэр чинь аюу хөөрхөн. За ингээд юу яа бүгд ингээ оноотой хичээлийн хэрэгслээ авчирсан бол тэдэн оноо тий хичээд идэвхтэй оролцсон бол тэдэн оноо тий хэрвээ сахилгуудсан бол тэдэн оноо хасна. Тэгээд миний өөрийн нэг 10-аас 20 оноо байгаа. Хүүхдүүд өөрсдийнхөө тэр оноо өөртөө тавих нь шүү дээ. Нэг 10 хүртэлх оноо гэх юм уу тий. За миний тэр нь нэг 10 оноо гэдэг юм уу. Тэнгүүт ингээ амар хөөрхөн заяа. Тэнгүүт ингээ зураг зураад ирлээ. Тэнгүүт хүүхдүүд чи аягүй хөөрхөн шудрагт. За багшаа би өнөөдөр харандаа авчираагүй. Харандаага өөр хүүхдээс авсан. Тэдэн оноо өөрөөс хаслаа. Тий. Зураг нь гоё болсон болохоор тэдэн оноо нэмлээ гэл тий. Тэгэнгүүт би тэрэн дээр бас хэд оноо нэмдэг. Тэгээ ингээ хөрхөн үнэлгээ гаргаа явуулсан чинь дараагийн хичээлд ирэхдээ хүүхдүүд бүгд нөгөө хичээлийнхаа хэрэгсэлтэй оноо хасагдсан онооныхоо юг нөхөх гээд ингээд бүх юмаа бэлдээд аваад ирдэг. Нэг амар хөөрхөн за оюулын хичээлд ордог байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө дотор барин нэг хүүхцээ нэг том юм хадаас чиг тэвнэ ирсэн. Тэгсэн чинь багшаа би өстэй зүү олддгүй энэ болох уу гэж гадаа тэр хичээл ороагүй байгаа шүү дээ. Маргааш нь хичээл орох гэж байгаа байхгүй юу. Болон чи наадхаа аваад тэр багш нь ч гэсэн зүү байгаа. Би нэмээд зүүм аваад чи санаа зовлтгүй. Би тэр хүүхдэд биш дээ. Тэгэж хөөрхөн идэвхтэй хичээлд оролцох гэж нөгөө материал хайж явсан төлөө 10 хоног тэр нэмж өгч байгаа шүү. Тий.
Тэр нөгөө өөрийгөө үнэлэх нөгөө боловсролын одоо гол нэг айгүй том юм үнэлгээ байдаг заавалчгүй дүүн тавихтай. Гэхдээ хүүхэд өөрөө өөрийгөө үнэлж сурах юм бол ирээдүйд өөрийгөө сайжруулж чадна. Яагаад хүүхдүүд маань өөртөө өгүүлж чадахгүй байх нэхэр дандаа хүндлэнгийн хүнд өгнөд байдаг. Тэр нөгөө бүрэн дүүрэнд өгөн чадах байгаа байхгүй. Хүүхэд өөрийгөө айгүй шударгаар бас бүрэн дүүрэн те угаасаа энэ өдөр надад харандаа аваагүй юм чинь би ингээд намайг харандаа аваагүй тэгэхээр хүндлэнгийн хүн өгөнчүүл муухай штэ те. Тэнгүү за би ямарсан дараа удаа гэдэг чи юу. Тэнгүүт одоо ингэж байгаа байхгүй. Өмнө нь ингээд 5 сайн зурдаг хүүхэд нь ингээд хичээл идэвхтэй оролцоод бусд нь ингээд хойгоор ингээд сууж идэг байсан бол эсэргээр болсон. Юусе эсэргээр баг 100% шахав ингээд амар оролцдог болж байгаа байхгүй. Тэгээд тэр нөгөө дүм ингээд сайжруулахын тулд дараагийн хичээл дээр хүүхдүүд айгүй сайн бэлдэж ирдэг. Тэгээ ингээд айгүй сүултээ бүр ингээд за яг ингээд бүтэн жил ороод дуусахад бол үнэхээр сонирхолтой байсан. Амар гоё. Тэгээ та бас зөвхөн одоо тэр бол үндсэн хичээлийн цагаар орж байгаа нэг 23 цаг байна тий. Гадна хичээлийн дараах нь дугуйлан ажиллуулт тий төлбөргөө. За энэ дугуйлан анх нээсэн чи хэдэн хүн ирв юу болов? Тий. Дууланд анх бол цөөх хөвгт ирсэн. Нэг 12 дугаар ангийн нэг юунд ээш бэлтгэж байгаа нэг 3 хөвгт ирж байгаа. Нэг нь болохоор одоо Суйсын төвчлөрлийн анги амбар. Хоёр нь болохоор булганд ганц ирдэг архитекторын ангид өрсөлдмөр ингээ орж ирж байгаа байхгүй юу. За нөгөө Суйст орж байгаа хүүхэд нь болохоор аягүй сайн зурдаг хүүхэд. Нөгөө хоёр нь болохоор ерөөс огт зурдаг хүүхэд. Нэг нь болохоор математикт амар мундаг хүүхдээсэн. Тэгээд хичээл орлоо. Тэгээд дунд ангийн нэг хэдхэн хүүхдээсэн. Бага ангийн хүүхэд уусаа бага ангид орж байгаа болохоор би бага ангийн хүүхэд аваагүй байхгүй. Угаасаа хэлээд тий. Тэгээд дунд ангийн хүүхдүүд болохоор ингээ тэгээд нэг өдөр ирээд нэг өдөр нь таслангуудаа нөгөө өдөр нь ирэхгүй ч юм. Ер нь л нэг юм жоох юм зайнаас харьцаал айгаал надаас чинь тэгэл ингээл дугууланд ирэхдээ юу авчрах хэрэгтэй юм бол гээл тэгэл амар тийм төсөөлгөө орж ирж байгаа байхгүй. Тэгэл ингээл би ч явах тэгэл чөлөөтэй яриад за нөгөө нэг 12 дугаар ангийн 3 хүүхдтэйгээ илүү төлхөө ажилладаг байсан эхний жил бол тэгэл тэр эдтэй болохоор чи амар нийтдээ за архитекторын нөгөө нэг 2 хүүхдэд шүү дээ би нөгөө хар зураг тэр чинь шалгалт нь хар зураг математик байгаа шүү дээ. Тэгээд хар зургийн зааж гэж байгаа. Хар зураг нь болохоор би чинь яг ингээд яг баа бэгүү ингээ онол монол заа үг за. Жохон ингээл ер нь бол 5 удаа яг тэр 2 хүүхдэд тулж байгаа байхгүй. За яг ийм л юм хэрэг болдгийг. За ороо суулаа цохомжоо авлаа гэ хэдэн гипс би өөр ингээ хуваараа ингээд хотоос зургийн дэлгүүрээс авчираад ингээд тавьсан заяа. Хөдөөч нь тийм олдохгүй. Гипсэд ч нөт модель тий дураа зурдаг модель. Тэр муур зурах чаа тий. Тэгээ тэрийгээ авчираад тавиад за яг ингэдэг шүү гэдгийг ингээ аягүй жоохон санаатай хэлж өгöd. За орлоо хамгийн түрүүнд олон хүүхдүүд ингээд шалгалт өгч байгаа. Хамгийн түрүүнд чи цохомжоо олохын тулд одоо зөв байрлалаа сонгох хэрэгтэй. Тэгэхээр ороод тойроод газ хүүхдүүд суухаас өмнө тойрч хараад яг аль өнцгөөс гоё харагдах юм тэрийг ингээд үнцэг давхцуулахгүй те яг тэр ингээд цохомж нь хаанаас гоё харагдаж байна. Яг ингээд байрлалаа сонгох чинь хамгийн чухал ажил шүү гэд тэгж байгаа байхгүй. Тэгээд тэрийг нь зааж өгчөөд за байгуулт хийхэд ийм юм хэрэг болдгийг гэд тэрийг хэлэгдчихэж байгаа. Тэгээ нөгөө хүүхдүүд өөрсдөө айгүй мундаг хүүхдүүд байсан байхгүй. Тэгээ айгүй сайн сонсоод тавцсан. Тэгээ бусад тэр гэрэл сүдэр юм яасан гэж YouTube-ээс үзчихээ. Тэгээ ингээд заавалчгүй натаа зуралдаад шаардлага байхгүй байхгүй. Тэгээд за гэрэл сүдэр ороод ирэнгүүт за багшаа ингэдэг юм байна гингүүт тэрэн дээр нь ингээд жоохон хэлж өгөөд яг ингээд би бүр тоолж үзсэн за 5 удаа ингээд тэр хүүхдүүдэд аягүй сайн хэлээд өгсөн. Тэгээ тэр хүүхдүүд чи орж ирээл тэрийгээ тавтаал дахин нөгөө гипсээ байрлалын солиол ингээл үзэл тэнгууд нь орж ирж яг зөвлөгөө өгнө л дөө. Ингэсэн биш үтгцэн биш чи энийг хараараа наадах чи ингээд ийм хүнд материал штэ наадах чи жоохон дээш хөөрөө явчих гэдэг ч юм уу те сүүдрэн өдөр нь одоо сүүдрэн дотор та гэрэл үйдэг шүү өнтэргээл хэлж өгөөл тэгээ ингээ хавар болохоор нөгөө хоёр хүүхд аягүй сайжирсан. Нөгөө зурдаг хүүхд угаасаа мундаг зурдаг гэсэн. Яг олон удаа ирж байнгын ирж сууж байгаа өөртөө бие дагаа сууж байгаа та бол хамгийн гол юм болох зөвлөгөө өгөх. Тий. Тэгээ засаж сайжруулах зүйлсээ хэлж өгöd байгаа юм биш үү? Тэгээд хамгийн гоё юм заяа. Тэр 3 хүүхдээс булганы архитекторыг нэг хүүхэд нь авдгаар авсан заяа. Тэгээд нөгөө хүүхэд нь Суйст ордгоор орсон. Тий айгүй гоё яас тий. Яг тэгэхээр нөгөө булганы архитекторт амар олон хүүхдүүд өрсөлддөг гэд одоо манай тэнд оржсэн зургийн багш болохоор яг хүүхдүүд бас хамаагүй төгж хөөргөж болохгүй шүү гэдэгчсэн аахгүй. Тэнгүүт нь бид надад болох угаасаа л авчих юм шиг санагдаад. Уус тэр хүүхдүүд зургуудад нь өдрөөс өдөрт ингээ сайжраал. Тэгээ авсан байлээ. Тий авсан гэдгийг яг би дараа нь л мэдсэн л дээ. Би чинь тэгэл яаж ийж үгээл яваад байхгүй. Тэгэл за авсан байна гэж дотроо баярлал. Тэгэл өнгөрсөн. Нөгөө нэг зургаар явах чаа хөглөх болохоор амар хөрхөө өөрөө нэг тийм хөрхөн зургийн уралдаа олчихсан. Тэнгүүтээ багш би энд ороод үзмээр байна. Тэгээ нөгөө нэг шагнал нь Суйсаа хойрон тэр байна гэд. Тэгээ хойлоо ороод хүүхд хуваар авсан. Би тэр шагнал байранд орсон. Амар гоё зэ. Тэгээ нөгөө дунд ангийн хүүхдүүдтэй болохоор чи нөгөө за нэгэн дугуулаа орж байгаа юм чинь хэдүүлээ гоё үр дүнтэй дугуулаа орно гингүүтээ. Юу хавар үзэсгэлэн гаргая гэд. Тэгээ үзэсгэлэн бэлдээд эхэлсэн аахгүй. Яг тэгэхээр нөгөө нэг эхний үзэсгэлэнгийн нэрийг болохоор би өөрөө өгцөө. Яг тэгэхээр нөгөө том хүүхд гэдэг нэртэй аахгүй юу. Яг тэгвэл хөдөөний хүүхдүүд аягүй хэрсүү байсан аахгүй юу. Тэнгүүд том хүн чим шиг
Тэнгүү том хүүхд гингүүтээ хөөрхөн логныхаа харталт нь хүүхдийн харталтаас нэг хүн гэдэг нэг жижиг орцсон байгаамаа. Тэгээ ингээ хэдүүлээ юу яагаад бүтээлийнхаа санааг болохоор сэдвт баригдахгүй. Тэгээд одоо нөгөө нэг яг өөрсдөө илэрхийлмээр одоо баяр гуныг одоо юу гэдгийг те сэтгэл хөдлөл тийм тэднээс одоо те өөрсдийнх нь хамгийн их сэтгэл хөдлөсөн сэдвийг сонгож аваад тэгэл тэрэн дээр нь хэдүүлээ баяжуулаад тэгээд хавар болтол үзэсгэлэндээ бэлдээд галерей хоолыг үйжиж үзэсгэлэндээ бэлдээд тэг би өөрөө хавар өстэй амар галерей хайж тавиад тийм тэгээд Норвег аягаа гоё дэмжиж яг гарахар болсон байхгүй. Тэр үзэсгэлэнгийн зургуудыг санаж ийн. Тэгээ бас бидний бичлэгэн дээрээ жоохон оруулчих. Бас линкийг тавьчих. Тэгээд одоо та ингэж эргээ санахад тэр үзэсгэлэнгийн зураг одоо бүтээлүүдээс танд хамгийн тод санагдаж байгаа те. Айгуу сэтгэл үлдээс эсвэл магадгүй энд хотод авчирсан ч хүмүүс үзээд айгуу сэтгэл өгчсэн бүтээл ямар бүтээл гэсэн бэ? За бүгд хүмүүсийн сэтгэл хөдлөсөн зав. Ягаад гэвэл хүмүүс бүгдээрээ өөрөөр асуудалтай, өөрсдийнхээ асуудалтай зургнууд дээр очиж айгуу төвлөрдөм билээ. А тэгээ миний нэг айгуу сэтгэл хөдлөсөн ч гэдэг юм уу. За зөв нэгэн штэ. Одоо яг санаанд орж байгаагаар бол ингэсэн. Нэг охин эмээтэйгээр үзэж байгаа байхгүй юу? Би тэгээ орж иж байгаа үзэгч болох нэг амар анхааралтай ингээ ажиглаадсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ болохоор өнгөрсөн жилийн үзэсгэлэн дээр нэг хүүхд ийм нохойны сэдвэр хийсэн байхгүй юу? Ягаад гэвэл тэр хүүхд нөгөө нохоогоо алдсан. Тэгээд нөгөө айгуу ингээ имзэглээд тэгээд юу яагаад нохооны амьдралын талаар ингээд одоо бүтээл хийж байгаа байхгүй өрг урлагаар хийж байгаа байхгүй жазм дотор гэрэл зургаар тэгэнгүүт ингэж гурван юм жааз байгаа байхгүй юу эхнийх нь болохоор яг ингээд юм азтай одоо манай лупо энэ шиг тэдний бамруулш энэ шиг тийм сайн эзэнтэй таараад сайхан амьдарч байгаа нохоонуудын зургнуудыг тавьж байгаа. Хоёр дахь дээр нь болохоор одоо ингээ хорвоо дээр мэндэлсэн ирнээс одоо хог дээр амьдарч байгаа тий одоо ингээл буу мөний шарахтай сорхтой тийм тохонууд аавтайгаа хамт хогийн цэг ороод зургийг тарцсан. Өөрөө хүүхэр өөрөө хойноос нь явж ирсэн байхгүй юу. Тэгээ өөрийнхөө нохойг оруулаад миний нохооны зургийг эхний жазан дээр оруулаад хоёр дахь жазан дээр дандаа тэр хүүхдийн авсан тийм зовж байгаа амьтдын зураг байгаа байхгүй. Тэр хүүхд ч юм шүү дээ. Нэг хоёр өдөр тэр зургийг аваагүй хогийн цэг орох тоолондоо ч юм уу гудам модомд явж байхдаа зургнууд аал явуулсан байгаа байхгүй. Тэгээ яг ингээд нэг бууны сумны шарахтай нэг амар нүдэн амар болсон. Гөлөг тийм нүдтэй байдгүй байхгүй юу. Бүр хүнийг үзий ядсан тийм нэг гөлгний зураг мураг ингээд тавьсан. А гурав дахь нь болохоор амар өрөвдөлтэй за. Гурав дахь жаз нь хоосон голд нь нэг цэцэг байгаа за. Тэр яа тэгэхээр араа хөдөө ингэдэм билээ. Нөгөө гөлгнүүдийг ингээд төрөнгүүд баг хүлийн газар хөрөхгүй дээш нь шидэж юмдээд ус мос руу ингээд шидээд байхгүй болгочдөг. Тэгээ тийм гөлгнүүдэд зориулсан. Тэгээ энэ болохоор тэр хүүхэд ч гэсэн тийм бол тийм мэддэг. Тэгээд тэд нар чинь надад нохооны талаар амар хэрж өгдөн штэ. Тэгээд ийм болдгиймаа гэх тэр нь ингээ хүүхдийн сэтгэлийг амар ингээ имзэглүүлдэг. Тэгээ энэ болохоор штэ тий энэ нохоонууд ямар ч буруугүй. Энэ хүмүүсийн л ухамсаргүйх гэдэг айгүй өөрхөн тайлбарлаад ярьдаг. Тэр нэг эмээтэйгээ явж ирж үзэл охин биш тий. Тэр охин биш тий. Ингээл анзаараад тахад ингээд яг бүгдийг тойрч үзчихэд тэр нохооны зурган дээр л эргэлдээдсэн байхгүй. Дахин үзээл ингээл үзээл айгүй шинтэл үзээд ангууд эмээ нэрсэн чинь эмээ нэрэд гисэн. Манай охин ингээд хүмүүнтэй жоохон ярьдгүү маа тий. Тэг би ингээд давуулаад аваад ирсэн. Гэхгүй юу? Тэнгүүт нөгөө охин ингээл тойрч үзэж байгаа л над руу төхөд ирэнгүүт нь би биш тий. Уус тэр нөгөө нэг ямар бүтээл дээр төвлөрөөд байгааг нь анзаарсан болохоор нохоо яриад хэлсэн байхгүй. Тэнгүүт нөгөө охин ч амар яриад заяа нохооны талаар яриад тэгэл гудмод байгаа нохоонд бүр ингээд амар хайрт ер нь л нохоонд аягүй хайртай нохоо тижижсэн нохоонуудаа ярьж байгаа. Дээрээс нөгөө зөлбөн нохоонуудаа таарлахаараа тэгдэг ингээд найзуудтайгаа явуулчаал найзууд нь айгадаг болохоор өөрөө ганцаараа үлдээл хэрхлүүлж байгаа явдаг юм авдаг гэд. Тэгээ тэр хүүхдээ ингээд ярьсан чи имэн хүртэл ингээд үгүй ямар хөөрхөн яг ингээд яриад штиг бүр гайхаад байгаа байхгүй тий. Тэгээ ингээд яг тэр охиноос болоод би яг тэр зургийг онцолж яриад байгаа байхгүй. Тэрнээс бүх зургнууд бүгдээрээ ингээ онцлогтой. Бүгд тэгээ хүмүүс чи аягүй асуудалтай юм байл шүү дээ. Асуудал болгон дээр очиж ингэж хараад. Тэгээ хүүхдүүдэд дагуулж хараад үзүүлээд. Гэхдээ ер нь их гоёо. Одоо ингээд дуулангийн хүүхдүүд маань бол бидний ойлгодог урлагийн боловсрол гэдэг бол юм зурах ч юм уу, наах ч юм уу, наамал ч юм уу тий. А тийм ингээд жоох дээшээ анги руу орохоор шугам зураг болоо техникийн ур чадвар эзэмшдэг тий. А гэхдээ ингээд намайг би аягүй их ингээд яг 19 хүрээд Европ явбал галерей үзэл хамгийн их гайхширсан зүйл нь тэр уран зургийн галерей чи ямар их хүүхдтэй юм бэ? Тэгээ бүх би баг очих болгонд нөгөө аялал гарцсан байдаг. Хүүхдүүд ангиараа явж гин, багштайгаа явж гин. За эсвэл аав ээж нь бүр нөгөө жоохон чинэлэг айлууд чинь галерей тайлбарладаг нөгөө аялал аваад тэгэнгүүт нэг 5 хүүхэд нилээ дээр ингээ куратор нь бүр ингээ галерейга тайлбарлаад явж байгаа байхгүй. Тэг би гайхал хүүхдүүд ийм ойлгох юм бахтаа гэж боддог гэсэн чинь манай эмээ зураач байсан баг. Орчуудын эвлэлийн. Тэгсэн чинь нөгөө намайг амар их ингэж дандаа ингээл орчуудын эвлэл галерейгаар дагуулаад яваад байдаг гэсэн. Тэгээ би чи аягүй сонь би өөрөө гадаад явахаараа дандаа эхэлж галерейг нь үздэг. Тэгээ би өөрөө ч тэрийг мэдээгүй тэгчээд өөрөө мэдээгүй аягүй инээдтэй энэ хүүхдүүд ойлгох юм бахтаа гэж бодож авч байгаа ш.
Тэгэхээр хүн ингээд ухамсаргүйгээр тэр урлагаас салж чадахгүй, урлагийг хайрладаг, тэр урлагаар дамжуулж өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлдэг. Тэр болгоны ч уг нөгөө галерейгаас тэ авдаг. Тэнгүүд бид нэр яад чин тэр уран зургийн галерей бол юм гой цэмбэр хувцас өмсөөд насанд хүрсэн хүмүүст очдог газрыг аягүй буруугаар ойлгодог юм байлээ. Тэгээ одоо нөгөө таны зааж байгаа хичээл бол зураг зурах интерес бүр халиа явсан контемпори урлаг гэж байгаа. Тэр би одоо аав ээжүүдтэй зориулж энэ асуултыг асуух гэдэг л да. Контемпори урлаг хүүхдэд яг юу өгч байгаа вэ те? А тэгээ трийг хичээлхийн тулд хүүхэд авьяастай төрсэн байх хэрэгтэй юм уу? Үгүй. Авьяастай төрсэн байх шаардлагагүй. Зүгээр л өөрийгөө илэрхийлдэг болно. Тэгээд заавал зураач болохоор албагүй. Яа тэгэхээр бүр аюу гай үр дүнтэй байсан. Яа тэгэхээр шүү дээ те. Зургийн одоо манай зургийн дугуулан гэж ярихгүй. Төрслөх урлагийн дугууланд явснараа хүүхдүүд өөрсдөө аюу гай ингээд нээгээд нээлттэй болоод одоо би дунд ангийн хүүхдүүд мэрэгчлээ сонгочоод байна. Тэгээ ямар хичээл барьж авч хичээлгээ сонгочоод байна. Тэгэхээр ерөөсөө энэ төрслөх урлаг хүүхдүүдтэй гол нь аюу ярих хэрэгтэй. Манай дугуулан биш те. Зурхаасаа илүү аюу их ярьдаг. Чи яг юу бодоод байна? Юу илэрхийлмээр вэ гэдгийг аюу сайн ярьдаг. Тэгэл одоо жишээ нь манад нэг шүлэгчдэг хүүхдүүд байхгүй юу? Тэр хүүхд дандаа бүтээлдээ шүлэгтэл одоо эхлээд нөгөө модны тухай шүлэг бичээд тэгээ нөгөө модоо ингээд хөрхөө өрг урлаг хийгээд үслэн гаргаж байгаа. Хоёр дахь жилийн хүүхд биш те аль хэдийн бүтээл нь бэлэн зав. Багшаа би энэ жил усаар хийшүү. За хөөрхөн мангас тий бодцсон тий. Тэр чи эхний жил үзлэнд оролцоо тэгээ өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол дандаа эерэг өөрчлөлт гарсан. Дандаа эерэг. Түрүү хэлсэн шүү дээ. Контемпори одоо төршлөг урлагийн дугууланд яваад мэрэгчлээ сонгоцсон. Тэр мэрэгжил нь заавал төршлөг болохтэй биш шүү дээ. Тийм. Одоо жишээ нь гэхэд манад бол яг 6-аар явах хүүхд бол ховор шүү дээ. Яг зураач болно, график дизайнер болно гээл. Тэгээ анх орж ирэнгүүтээ яг нөгөө гой зурдаг болохоор л зураач болно гэж ойлгоцсон. Тэгээ тийм биш. Тэгэхээр манай дугууланд болохоор заавал зураач болох хүүхдүүд бол явдаггүй. Зүгээр өөрийгөө илэрхийлэхийг хүссэн. Тэгээ зүгээр л яриа сонсох гэж хүүхдүүд орж ирж тэгээ хөөрхөн магас тийм. Тэгээ орж ирэнгүүт нь чи гар тийг ингэхгүй. Тэгээ дээрэс нь ингэдэй. За зургийн дугуулангийн цаг 2 цаг байлаа шүү дээ. Хамаагүй заа. Өөр дугууланд бид нар нэг онцлог гэж шүү дээ. Өөр дугуулан хичээл саад болохгүй ордог. Тэгээд дугууланд тараагүй 10 минут дут байхад чи орж ирж болно. 10 минут юм ярьж агаад гарч болно. Тэгээд юу яадаг зургийн дугуул нөгөө хандвар нөгөө хүмүүс айгүйх нөгөө хичээл хэрэгсэл өгдөг байхгүй цаас мас өгдөг штеп. Тэнгүүд хүүхдүүд тэр чинь бас айгүй чөлөөтэй авч хэрэгэлдэг. Тэгээ амар хөөрхөн заяа нөгөө анх би нөгөө нэг хүүхдүүдэд нөгөө хүмүүсийн өгсөн гой балмасар үнтэй юм ингээд тараагаад төглөөр нөгөө анхан болохоор за нэг хүүхдүүд чи аваа явчих шүү. Янз бүрийн хүүхдүүд байгаа шүү. Бити хамаагүй ингээд тарааж өгөөрэй гэд гэж байгаа байхгүй юу. За. Тэгсэн чинь би болохтаар ингээд хүүхдүүд ингэдэм билээ. Нэг тэгсэн хүнийхээ итгэлийг алдахаас айгүй айд юм билээ. Тэгээд за хүүхдүүдээ энд 36 өнгө аваа шиг амар муу хоёрлол би хэлж байгаа байхгүй. 36 уулаад энд ирж ивэл болно. Хамаагүй та тэгэл аваа сайхан хэрэгэл заяа. Хэрэглээд дуусгаж болно. Эвлэл чимгэлж болохгүй. Хэрэглээд ингээд дуусгачих юм бол багш нь баярлалаа шүү харинч гэдэг ч байгаа байхгүй. Тэнгүүд яг тоогоороо эргээд ирдэг. Тэгээ бүр нэг ангид нэг өнгө дутцсан за хар өнгө дутцсан. Тэгэхээр би ингэж байгаа байхгүй хин авсан гэж хүүхдүүдийг хамаагүй тэгж гөрдөж гүтгэж болохгүй шүү дээ. Тэнгүүд нь за багш нь одоо ингэ дараагийн ангид хичээл болохоор гарлаа. Тэгээд хэрвээ тэр хар өнгө гараад ирэх юм бол багшаа дараа нь авчир төгчөөрэй. Гингүүд орой манай хаалгыг үдчихэ. Багшаа олцсон. Тэрний зүгний хажууд байж гин. Гэт айгүй хөөрхөн магас тий. Тэгээ би ингэж тэр хичээлийн хэрэгслэн шүү дээ. Зүгээр л өгдөг. Маа аа хэрэглээд буцаад дуусаагүй буцаагаад аваад тэр дуустал нь хэрэглэж шүү. Тэрээс бол харандаа марандаг ингээ хуулж муулж эвлэл чимгэлж ингэж болохгүй гингүүт шүү дээ. Яг өгөнд орно. Тэгээ одоо намайг ч ингээ явуучих үедээ багш биднэрт гомдоод явуучих үедээ уралчих үедээ гэдгээс аюу айдаг байхгүй. Тэгээ тэрийг нь бас сайн ингээ ойлгоцсон болохоор тэгээд нөгөө хүүхдүүдтэйгээ ингээ гэтээ муухай барьцаал би таадыг ингэчихвэл би явлаа шүү гэж айлгүй зүгээр нөгөө тэр хүмүүс багшийнхаа итгэлийг алдчих үедээ багшийнхаа гомдоочих үедээ ингэж их сэтгэл гаргаж бэлдсэн багшийнхаа сэтгэлийг нь гомдоочих үедээ гэдэг тэр хүүхдүүд бүр аюу эмзэг байдаг аюу хөөрхөн байдаг тэгээд энийг заримдаа бид нар мэдлэхгүйгээр аав ээж хүртэл тэгдэж чи ингээд байвал би чамайг орхоо явлаа шүү. Гэхэд хүүхэд бүр үнэн сэтгэлээсээ орхоо явчихна гэж айдаг гэж байгаа хгүй нөгөө жоохон учраас юмыг яг боддоор юу яадаг. Тэгэхээр бас багш нар маань нөгөө ингэж хүүхдийн итгэлийг олохдоо бас нөгөөдхөө сүрдүүлгээр ашиглаж байгаа хгүй. Тийм. Таны хувьд яг ингээл айгүйх бүрэг чимхээ байж байгаа л ажиллаал ингээл хөөрхөн болсон хүүхдүүдээс хуваалцвал бид нар игэн дэрт хүүхдүүдийг ингээл энэ манай энэ айгүй бүрэг чимхээ байна. Юу гэх нээлтгүй байна. Би энэ хүүхдтэй надад ч гэсэн тийм хүүхэд одоо таарч ирсэн ахлахангийн бүр 12 дугаар ангид орсон хүүхдтэй би ингээд яаж ажиллаад ойртоод чи багштай энэ сэтгэл санаа зовж байгаа юм байвал хэлж болно. Хойлоо заавалчгүй их сургуулийн бэлтгэлийг ярих албагүй. Хойлоо ирээдүг чи яри тий.
чи хуулиа заавал конкурс яргалгүй гэхэд л нөгөө маш олон жил одоо хүн чамайг сонсъёгийг болохоор ч юм уу тэр хүүхд минь бүр ингээд ярих сонирхолгүй эсвэл ярих учраа олохгүй юу надад бас их байдаг байсан. Тэгээд танд бас тиймэрхүү хүүхдүүд таарлажсэн үү? Заажсэн. Тэгээ ингэдэг зөө. Би яг тийм хүүхдийг айгүй анзаард юм билээ. Одоо энийг одоо юу гэдгийг би өөр энэ дээр ирж зовдөг байхгүй юу? Ингээ хайдаггүй заяа. Зүгээр анзаардаг. Шууд ингээд мэддэгддэг шүү дээ. Надад л айгүй сайн мэддэгддэг байхгүй. Тэнгүүд би шууд ингээд очил өддөг за. Яг ингээл одоо жишээ нь ингээд нэг тэр чин тэдгүүрийн хүүхдээ л бас л дараа анги дотор л ангийнх нь харьцахгүй заяа. Ангийнх нь харьцахгүй. Тэр хүүхдтэй харьцахгүй заяа. Тэгээ ер нь ингээл хараалахад яг л ингээл нэг хойно суучаал заяа. Тэгээ ингээ ярих гэхлээр ярьжлахгүй заяа. Тэнгүүд ингэсэн. Багш нь орж ирээд за юу яа шүү. Одоо Мартин 8 болох чинь хүүхдүүдээр ингээд захиавчилсан байна л да. Тэнгүүтээ зургийн хичээл дээр тогтуу хэлгүүлье. Та багшаа хүүхдүүдээр нөхөрхөн тогтуу ингээд чимэглээ тогтуу хэлгүүлж хэрэг хэлсэн байхгүй юу. Тэгээл ингээл харж идэл яг сондгорол хүүхдүүд чинь мэддэгдэн штэ. Нөгөө хүүхд чинь ингээл юу ч авчираагүй заяа. Гэхдээ урд нь нэг цаас бээсэн. Тэгээд нөгөө хажуухан хүүхд нь хамаг юм ингээд игнүүлээд ингээ өгөхгүй. Угаасаа тэр хүүхдтэй хинч харьцахгүй байгаа нь амар ойлгомжтой харагдав. Тэгээд би тэр хүүхдээр очиж байгаа байхгүй юу. Хоолоос нэг цаас ирсэн. Тэгэл очиод нөгөө урднаас нь цаасаар ингээл харсан чинь тэр хүүхдтэй шууд ингээ ярих юм бол угаасаа ярихэр хүүхд байгаа байхгүй юу. Ингээ харсан нэг морь зурсан байсан. Тэнгүүт нь чи морь унд юм уу? Гэл хэлж байгаа байхгүй юу. Тэнгүүт тийм гэл хэлж штэ хариулж штэ. Тэнгүүт би ястаа морь мэдэхгүй. Ер нь морины дил мэлчих нэг нь яг хаана гэдгээс бас яг сайн мэддэггүй шүү дээ. Морь сайн харж байгаа гингүүт л багш тэгдэж штэ ингэдэж штэ гэл дуртай юмаа хүүхдүүд яг яриад эхэлдэг байхгүй юу. Тэгээд тэр чин хөөхөн өөрийгөө илэрхийлээ тэр морио ингээ бас нэг зураг тавьсан байгаа шүү дээ. Нэг балаар ингээ зураг тавьсан. Тийм морин дуртай гэж. Тэгээ морь ярьж эхлэнгүүтээ цаг ингээ явцсан. Тэнгүүд одоо хойлоо заавч төгтөө их хэвчээ штэ. Гэтэ чи одоо ганцаараа их юм бэл амжихгүй. Хойлоо хамжаад хийчи. Гингүүтээ чи энэ цаасаар төгтөө ингээ нугалчи. Би чимэглэлийн ингээ хийчи. Тэгээ хойлоо хамжаад цагтаа дуусгачих гээд тэгээ эхэлсэн байхгүй. Тэгээд тэр хүүхд нөө төгтөө яг аадрын цаас ингээд нухлаад их амархан ш. Тэнгүүт нь за найзлаа туслаарай. Гингүүт нь хүүхд чинь надад сайн амшраа тэр хүүхдэд биш надад сайн амшрангуудад нөө цавган маагүй өгөөд эхэлж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүүхд чинь цавган маагаар наагаал. Тэгээ би ч нөө чимэглээ гэж хөөрхөн зүрх бүрх ажиллаад. Тэгээ хойлоос гэлцэлт наагаал дуусгаж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүүхд чинь ингээд би хийжлээ гэсэн царайд амар хөөрхөн баярлал. Тэгээ тэр хүүхд дараа нь яасан гэж би нөгөө хүүхдүүдийг за юу яа. За одоо дор бүрнээ байгаа хогоо цэвэрлээрээ хилчээд ширээргөө явсан чинь нөгөө хүүхд чинь араас гүйж ирэнгүүтээ багш би ангиа шүртчихв. Мөрөөр хурмаас тий. Тэгээ одоо тэр хүүхд шүү дээ. Яг одоо хүүхдүүдтэй бас тэгж янз бүрийн харилцдаг хэвээрээ боловч манай дугууланд хаяа ирнэ. Тэгээ одоо тэр хүүхдийн талаар бас хамаагүй ярьж болохоор бас юм байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол шал өөр болцоо. Одоо тэгэл дуулан бараадаа л ирээл дуулан дээр хөөрхөн юм хийж байгаа л яваад гэн. Тэгэл хөөрхөн юм зурхгүй ч гэсэн хөөрхөн буддаг юм гаргаад өгөхөөр будаж байгаа л яваад гэн. Дахиад будах юм байна уу багшаа гэх. Тэгэл хөөрхөн будаж байгаа л гараа яваад гэн. Өө тийм. Ер нь манай Монголд нэг хүүхдүүдэд хүүхдийг сонсох хэрэгцээ бүр маш их. Тэгээд хүүхэд ингээд юм жоохон ч гэсэн цаасан дээр юм зурцсан байх тэр бол илэрхийлэл. Хүүхдээ илэрхийлэл гэдгийг сайн ойлгохгүй. Тэр одоо ингээд би дугуулаа ажилладаг байхдаа та ирээд хүүхдийнхээ бүтээлийг хараарай гэхээр манай аав ижид амжихгүй гэл тэгэл тэрэн дээр нөө залуу багш юм чинь очроо болохгүй те одоо өөрөөсөө ахагч хүмүүсийг ямар эргээд дэлтэй нэр за жоохон настай авчихсан бол загинж хавж байгаадгүй те хүүхдүүдэд анхаарал тавихгүй байх гэж юм уу. Тэгээ би ер нь ингээд бодож хахад бид нар нөгөө хүүхэд гэдэг яг өөрийгөө илэрхийлэхдээ тулхан бол нэг шиг зураас ч зурж магадгүй, бүтэн зурагч зурж магадгүй, шүлэгдсэн байж магадгүй. Тэр хүүхдийнхээ хийж байгаа бүтээлийг маш сайн ажиглаарай. Тэрийг оншилгохгүй л ингээл энэ яац юм болоо гэдэг авах зүгээр л миний хүүхд яг юу хамгийн их одоо хүртээд ойлгоод илэрхийлж ийнэ гэдгийг аягүй сайн ажиллах юм бол надаас аавж аяг асууад байхгүй. Хүүхдтэй харилцах юм. Яаж харилцах вэ гэд би гоо та бүтээсэн чинь харилцаж байгаа байлгүй дээ. Тэгээ бид нар ингээд нэг гэрт амьдардаг хоолундыг хийж өгдөг хүүхдтэйгээ яагаад харилцсан гэхээр айгаад байдیں۔ Тэгээ энийг би бодоод үзээр ялч байхаа бид нарыг нэг сонсож өсөөгөө болохоор бид нараас хүнийг сонсож сайн чадахгүй те магадгүй тийм л бах. Тэгээ ер нь одоо ингээд та contemporary бүр ингээд дүрслэх урлагийн дугуулаа ажиллуулад үзэсгэлэн гаргаад аав ээжүүд яаж хүлээж авч гин багш нар яаж хүлээж авч гин. Тий, эхэндээ бол ерөөсөө хүлээж аваагүй. Яг юу хийгээд байгаа, наа ч одоо юу ингээл яг л нөгөө хүмүүсүүдийн асуултуудыг асуугаал тэгэл эргээд хэлэх үү. Тий, хэлнэ штэ. Айгүй хэлэнгүүтэн тэгэл хүүхдүүдтэй зөөлрүүлээл хэлнэ штэ. Ингэдэг юм эхлээд ингэдэг ингээд хэдүүлээ ямар ч гэсэн юмаа хийгээд дуусгаа үзэлнгээ гаргаад тэнгуут хүмүүсүүдийн хандлага өөр болно. Хотод үзэж байгаа хүмүүс өөр шүү, өөр хүмүүс ирж үздэггүй шүү. Хэдүүлээ ямар ч гэсэн хийгээд.
Тэгээ ингээ хийгээ бүтээлээ гаргасны дараа бол хүмүүсийн хандлагыг шал өөрлөсөн. Хүүхдүүд ингээл одоо эцгийг багш нарын заримдаа ойлгохгүй шүү дээ тий. Тэгээ ингээд үг хэлнэ шүү дээ бас тий баг хэрэгтэй юм или хийж гин үү гэд. Тэгээ хүүхдүүд шантрах үед нь та яаж тэрийг ингэж. Гэхдээ яг өрөөл хэлэнгүүт нь би тэгж хамт шаналж маналж яана мана гэдэггүй шүү дээ. Зүгээр яг иймэрхүү юм бэдгийг. Тий. Тэгэхээр хэдүүлээ зүгээр хийгээл ингэсэн байхад бол болно гэл тэгэл хэлчих. Тэрнээс бол тэгж нэг яа нэг ойлгохгүй хэдүүлээ яадаг үлээ мэлийг ерөөс тэгдэггүй шүү дээ. Тий. Нэг хүүхд бүр амар хөрх ингэсэн шүү дээ. Ингээл ер нь бол ингээл ийм бартаа саад мад их тохиолноо бид идэт чинь. Тэгээ тэр болгоно гэж дээ би ингээ айгүй хүн би ер нь юмыг жоохон хөнгөн давж харах дуртай байхгүй. Тэгсэн нэг хүүхд тэрийг айгүй анзаарч айгүй хөөрхөн. Багшаа амар хэцүү юм байсан ч гэсэн нэхгүй амархан болгочих юм тэгэж авдیں۔ Тэгэхээр чи наатаал надад сурчих. Тий. Тэгж хэлсэн шүү дээ. Тий. Тэр чи тэр хүүхд олон харцсан байгаа сте. Тий. Тэгэл ажиглал хараад үгүй ажиглаж исэн сонсож исэн чи би тэгэл чи юу сонсоод байгаа яагаад байгааг гэж юус асуудаг байхгүй. Тэр сонсно гэдэг чи хүүхд аюух юм олоо л аваад байгаа байхгүй. Тэгэж тэгжсэн ганц асуулт нь тэр чи надаас наатахаа сурчих юм бол тий бол наа чи миний ганц авах юм шүү. Тий. Бид нар чи ер нь багш нар тэр судлагдсан заахаас илүү бид нар чи өөрсдөө үлгэрлээд өөрсдийнхөө чаддаг ямар сайн ур чадварыг тэрийг хүүхдүүдэд өвлүүлж идэг. Тэгээ заримдаа бас би ингээд ажиллаж байгаа нөгөө аав ээжүүд хүртэл те ингээд баг хэнийгээ дөрөөсөн ингээд хүүхдэд захин байдаг байхгүй. Тэгээд би хажуунаас нь ер нь бол таныг л дөрөөсөн юм байна. Тэгээ ингээд дотор бодож байгаа байхгүй те. Одоо хүүхд ингээд амар ууртай уцаартай байна. Манай хүүхд болохгүй байна гэж над дээр ирдэг байхгүй. Тэгээ тэгж ярьж байхдаа л өөрөө айгүй хөмсгөө зангидсан, стресстсэн, уцаа авахтаа хүртэл байна уу гэж ингээл хар яар хийцэн. Тэгэхээр чин хүүхдийг тэрийг хараад жоо ууртай уцаартай болчихдог те. Эсвэл ингээл зарим нэг хүмүүсийг хараад өө удам гэдэг манайх айгүй андуурдаг зүйл байна. Өстой энэ удамтай айтаахан сайн ойлын хүүхд гэдэг. Гэхдээ тэрнээс илүү зүгээр л аав ээж нь хажууд нь бие сайхан авч явдаг, өөртөө сайхан хүмүүжил төлөвшөлтэй байгааг нь хүүхэд яг хажуудаа байгаа хүнийг дуурайгаал тийм болчингууд бид нар нөгөө генетикийн хүчин зүйл гэж боддог. Гэтэл тэр бол яг үндэ нэг жоохон сурцсан зүйл байгаа байхгүй тий. Одоо тэгээд орон нутагт ажиллаад хүүхдүүдэд ингээд хүмүүжил төлөвшлийн өөрчлөлт ороод эхлэхээр цаашдаа ер нь юу хий гэж бодогдож байна. Бас өшөө ямар сорилтууд одоо байсаар байна. Байгаа шүү дээ. Тий, байгаа сорилтмал угаасаа тэгэл саад бэрхшээл зөндөө тохиолноо. Тэгэл яг хийсэн бүтээснээрээ л хэдүүлээсээ даваад гарч байгаа юм да. Тэгээ одоо нэгэнт ингээ хоёр гоё үзлэн гаргалаа. Бас хүмүүс мэддэг боллоо. Тэгэл бид эдийн зам бас хөрхэн засагтаал яваад байгаа. Одоо тэгэл Норвей хаан галерей энэ чинь үндэлбэргүү гаргаад өгийгээд илэрхийлсэн. Тэгээ Норвей ч гэсэн гоё амсандаа хүрээд өнгөрсөн жилийнх бол үнгүү гаргасан шүү дээ. Тийм тэгэл ингээл баг сагаар дэмжих хүн яг баг гэлтгүү тэгэл дэмжлэгийг авнаа. Тэгээд яг өөрөөс бол асар их юу. Одоо за надтай л их юм да. Тэгэл хамаг юм гаргана шүү дээ. Гаргана их шүү дээ. Тэгээ нийгэмд ингээ хотод ирсэн хүүхдүүдэд чинь амар гоё дурсамжтай байлгамаар байгаа байхгүй юу. Тэгэл тэр дурсамжийг баллахгүй тулд гоё ялахын тулд тэгэл хамаг юм гаргаал. Тэгээ хүүхдүүд чи амар хөөрхөн за яг ингээд би амар гоё ингээ сэтгэл гаргаад. Гэтэ би ингээд би та нарын төлөө тэгж ийн гэж огт хэлдэггүй байхгүй юу. Хэлсэн хэлээгүй хүүхдүүд мэддэг. Бүр нэг хүүхд би юу гэсэн гэж гарцаар гарч явахдаа яг хүүхдүүд надад бол баярлалаа багшаа гэж бид нар тийм ялуу мэлэн биш ээ. Тэгсэн чинь нэг хүүхд яг гарцаар гарахтаа бүр надад бүр хэлээл гэж бодоод явдсан юм шиг. Багшаас үзээгүй юм үзэж байна баярлалаа гэсэн чинь хөөхөн тий гих мэдчихлээ. Тэгээ одоо бид хэд чинь биш тий. Одоо өргөжүүлнэ. Одоо ингээд булганаас зөвхөн хотог өндөр хүүхдэд оролцдог гэсэн бол булганаас оролцуулмаар байна, хөсгөлөөс оролцуулмаар байна. Тэгээ дээрэс нь ингээ айгүй олон аймаг сумын багш нар холбоо ирсэн. Тэгээд ууланд хүүхдүүдэд хамруулмаар байна. Онлайнаар хичээлэх үү. Гэтэ би онлайнаар нөгөө юу яасан. Хоёр сургуулийн хүүхдүүдэд ярьцлага гэж үзсэн. Онлайн бол тэгэл юу юм бэ? Яг гоё амьд харилцаа үүсэхгүй юм билээ. Яг тухайд ингээл яриад өнгөрч байгаа. Тэнгүүт одоо хэрвээ тэр төсөл мөсөл би ихтэй нэг айхтар ингээд дэмжлэг бас хөөцөлдөггүй юм билээ. Тэгээд олдохгүй бол олдвол сайн л зэ олдвол аавал явна гэд. Тэгээд ямарсандаа ям төсөл бичиж өгсөн. Хэрвээ тэр төсөл мөсөл бүтэх юм бол ядаж бензинийхаа мөнгийг гаргаад өөрөө ингээд бүр 21 аймаар юммаар байна. За ямар чинь юу лээ? Юу гэсэн мэлээ? Соёлын юу гэсэн мэлээ? Өө нөө төслийнхаа нэрийг мартчих. Ямар ч юм 25% нь хүүхдүүдэд чиглэсэн тийм юу юм бэлээ? Тийм соёлын тийм. Тэрэн дээр ямар ч юм хичээл өгсөн байгаа. Тэгээ яг болсон болоогүй тэгэл 2 жил тутамд хүүхдийн төрслөх урлагийн биенал Монголын хүүхдийн төрслөх урлагийн биеналыг зохион байгуулъя гэд одоо төлөвлөсөн байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг бол ингээл 2 жил хүн юм хийж амжин штэ. Тий. Тэгээ ингээд хийгээд энийг ингээд бүр уламжлалт болгоод байгаа явуулъя гэж бодож байгаа.
хүүхдийн урлагийг дэмжих, хүүхдийн боловсролыг дэмжих сонирхолтой хүмүүс аягүй сонсож байгаарэ. Тэгээ пианел гэдэг санааг би бас аягүй надад маш таалагдсан. Яагаад тэгэхээр Монголд ингээд хүүхдийн уралдаан тэмцээн болоод байдаг. Тэгээд миний нэг жоохон дургүй юм гэхээр хүүхдийн бүтээлийг авалчаад ингээд нөгөө нэгийг шалгаруулчихаар амар олон бүтээл явуулсан хүүхдүүд айгу гомдоод үлддэг. Тэгээд ерөөхдөө илүү ингээд үзэсгэлэн гаргаад хүүхдүүдийн дотоод ертөнцийг яг аав ээжд нь харуулад тий иймэрхүү юм айгу хийвэл тэгээд дандаа манайх ч бас заримдаа уралдаан ихтэй сэдв өгчүүд айгу ингээд хязгаарлалцдаг. Гэтэл тэр хүүхдэд тэр сэдвүүнийг амар хамааралтай биш байх юм бол яг жинхэнэ бүтээлхээсээ илүү нөгөө тэмцээний бүтээл гараад идэг. Тийм болохоор яг пианел гэдэг маань бол нөгөө одоо Венецийн пианел гэдэг манай сонсогчд мэдж байгаа. 2 жил тутам дэлхийн одоо урлагийн ах шим болсон бүтээлүүдийг Венец хотод цуглуулдаг. Тэгвэл хэдүүлээ бас Монгол улсынхаа хүүхдүүдийн урлагийн бүтээлийг л 2 жил тутам нэг харах нь шүү дээ тий. Тэрийгээ заавалч Улаанбаатарт их албан биш тий. Аль нэг үнцгтгээд тий. Тэгээ нэгээ дэмжих хүмүүсээ бол мөхцөө агштай холбогдоорой. Би чи айгүй ингээд дэмжих хүсдэг хэрнээ хол байгаа хүмүүсийг ялцчихгүй тий. Нэг Улаанбаатарт байвал бас чадхаараа тийм дэмжин тэгээд ийм мундаг юм хийж байгаа залуу хүмүүсээ би олон хүмүүс мэдээсэй гэж боддیں۔ Тэгээ шийдэл гаргаж байгаа. Тэгээ ер нь ингээд та одоо өөрөө залуу хүн тий орон нутагт очиод ажиллахад ер нь таны бодлоор боловсролын салбарт ингээд таны хийхийг хүсэж байгаа зүйлс өөр юу бэ? Нилээн их юм хийцэн биз дээ тий бүр зөндөө юм хийцэн байна. Одоо ер нь цаашдаа ингээд 5 жилийн дараа нэг юм хиймээр байна. Харж байгаа зүйлс юу байгаа вэ? Тийм. За би өөрөө болохоор угаасаа сургуультай болохыг мөрөөддөг шүү дээ. Тий, тэр мөрөөдөл маань угаасаа байгаа. Тэгээд өөрийнхөө үзэсгэлэн гаргаж агаад Монголд ирээ 5 жилийн дараа үзэсгэлэн гаргах гэсэн байсан. Одоо нэг 2 жилийн хагасны дараа болж байгаа. Үзэсгэлэнгээ гаргачаа үзэсгэлэн дээрээсээ дараагийнхаа сургуулийн ерөө орондоо. Тэгээд төрөлх хурлыг л хөгжүүлж шүү дээ. Би одоо энийг л чадах юм чинь тийм. Өөр юм руу би өсчихгүй. Яг чаддаг юм аа л юм. Тэгээ одоо энэ урлагийг бизнестэй битгий ингээ холбож яриасан. Одоо ингээ хүмүүс ингэдэг заяа. Ямар юм шаардаад идэг. Тэг ингээ гээд одоо ингэдэг бизнестэй холбоно. Тэ? Одоо за юу гэдг юм бэ? Дандаа нэг мөнгө төрөний саналтай ингээ холбоотой тийм санал манал тавьдаг ч юм уу. Энэ урлаг хүүхдийн юм чи ингээд мөнгө төрөхтэй бизнестэй холбочхоор нэг яг зүгээр дэмжээ явж болно шүү дээ. Тэгэхгүй одоо ингээд хүүхдүүдийнхаа бүтээлэр чинь тгий ингээ. За яг ингээд одоо хог могтой холбоотой төсөл мэслэлээр хүүхдүүдийн зургийг постэр ашиглая гэж хайлт дээр сонсогдоод гэхдээ ашиглаагүй л дээ. Тэр мэрийг одоо иймэрхүү юмд хүүхдүүдийн бүтээлийг ашиглаасаа гэж боддгийг. Тэгэнгүүт юу яадаг юм аа. За хүүхдүүдийн бүтээл биш юм байна. Надтай ингээд нэг амар том төсөл мэсэл тим дээр ингээд хамтрын гэхгүй зүгээр бол сургуультаа маань ингээд хамтраасаа л гэж айгүйх боддоо ш. Тэгэхгүй л ингээд тийм том зураг зурчих тэ дээр аваа энийг ингээд хулбарлаа зураад өг тгий ингээгээл тий. Тэгэхгүй арай жоохон өөр одоо яг ингээд надтай ингээд ярьсны дараа бол арай өөр болд юм аа. Тэгэхгүй ингээд нэг зурдаг гэхлээр л ингээд шаал өөр ингээд нэг мөнгөтэй холбогдоод ирэхээр л буруулаа явчихдаг юм аа. Тий. Яг манай үзэсгэлэн юм би жоохон хазаа авчих шиг боллоо тий. Үзэсгэлэн бол дэмжээд хөөрхөн ямар ч байдлаар дэмжиж болно шүү дээ. Тий. Одоо ингээ хаан галерей Норвег хоёр юу яа гэсэн гоё дэмжих гэсэн. Гэхдээ анх надад Норвег ингэж гоё санал тавиад юу яасан болохоор уулын муугийг хараад унсан морой орхив гэдэг шиг шууд гэж хаан маань руу хүсэж орохгүй. Гэхдээ яах вэ ингээ бинал хэрвээ өргөжөөд гэхдээ хаанд бол үгүй гэж хэлэхгүй шүү дээ. Бинал хэрвээ ингээ өргөчих юм бол угаасаа Норвег дотор нэг 10 хэдхэн хүүхдийн бүтээл багтдаг байхгүй юу. Өргөчих юм бол гоё шүү дээ. Ингээл те хуагдаал хаан гэлрээ дээр гарч байгаа гэл ингээл одоо н арт фик шиг те энэ тэнд гардаг шиг те хүүхдээ урлагийн пианел гээл те ишээ тийшээ гээл те тийм тиймэрхүү талаас нь дэмжих хүмүүсээ л гоё дэмжээрэй. Тэгэл одоо нөгөө гэтээ манад дуулан хүмүүс дэмждэг гоё харандаа одоо хичээлийн хэрэгслүүд явуулдаг. Одоо Монголоос ч явуулна, гадаадаас ч явуулна. Аюух дэмждэг хүмүүс байгаа. Тий. Би бас хүмүүсийн нэг сонсоод дэмжмээр байвал би бас мэдээлэл тавьчих. Доор тэгээд ер нь ингээд эцэг эхчүүдэд хандаж ер нь цагч нэлээ явлаа тий. Таны хувьд ер нь ингээ нэг 3 жил яг Монголдо орон нутагт сумын сургууль төр хүүхдүүдэд ажиллаад эцэг эхчүүд багш нарт зориулаад нэг юм хэлье гэж бодсон ч юм уу зүйлс 3 зүйл хэлвэл. За 3 зүйл байна уугүй юу? За ямар ч зүйл хүүхдүүдийг аягүй сайн сонсоосой л гэж хүсэж байна. Бүр зүгээр сонсцоо. Сонсохдоо тэгэж амар дээрээс хандж биш зэ. За чи багштай хэлэх үг вэ нүгэл багш нь гээл нэг жоох ингээ харахад хүүхдүүд шууд өмгдчихдэг байна. Тэгэхгүй зүгээр анзаараад те яг юу ярмаар байна ямар түрүүний хүүхдэд харьцаж те морь чист гоё морь ундаг юм шиг энэ энэ гэл яг тэрнтэй адилхан арай жоохон одоо надаас л туршлагатай хүмүүс байгаа байлгүй дээ те хүүхдүүд яг юу гэсэж байгааг мэддэг хүмүүс байвал жоохон айтайхан яриа сонсоод үзээрэй те айтайхан шүү гэхдээ те гэтээ олон удаа тий нэрэл яг миний хэлхийг хүсдэг юм гэж хүүхдтэйгээ жоохон айтайхан ярьчихдаг айтайхан би зүгээр яг судлаач хүнээ болоод яг иргэн сүн дээрийн хувьд ганц л юм хүүхдээ нэг жоохон эвтэйгэл ярьч л та тий. Төс тас гээл загнаал явангууд бүр дотор хөмрөл бид нар дарахтай ярьдаг ч хүүхдээ ярмаар байгаа байхгүй тий. Яг тэгдэг байна.
Тэгээ ингээ яриа сонсоод үзэхээр хүүхдүүд бүр өстэй төсөөлснөөс чинь илүү мундаг юм боддог, сэтгэдэг, хийхийг хүсдэг мөрөөдөл интернэс амар гоё шүү дээ. Тэг би бүр ингээ ярьсан чи бөө яагаад бол би нэг хүүхдүүдийн нөгөө нэг гоё мөрөөдлөдгийг сонсцсон. Амар мундаг гоё мөрөөддөг те хүсдэг те тэрнийхээ төлөө юу хийх гэж одоо манай хүүхдүүд ярьдаг. Ямар мэрэгжил сонгох уу гэ. Тэгээ амар гоё ингээ бист бат ингээ сонгочлоо гэл. Амар ихтэлтэй болоод ирэхээр өөстө бүр хамаг юм үр дүн бүр гарч байгаа гэж яг гоё те. Хүүхдүүд ер нь өөртөө юу хэрэгтэйг сонгож чадж байна уу? Чадлагүй бай те. Заримдаа бид хэлдэг шүү дээ. Аав ээжүүд минь хүүхдээ яг сонгож чадныг тэтгдэг шүү дээ. Өө итгэх хэрэгтэй. Яа тэгвэл би бас аюу аазтай байхгүй. Яа тэгвэл манай аав миний хүүг амар сонсдог байсан. Тэгэл надад бүр ингээл тий миний охин чадна гэл. Тэгэл чадна юм чинь аав ээж аюу шалтгаалдаг шүү. Эцэг эхчүүд нэр хүүхдүүд аюу сайн сонсоорой бүр тий. Тэгэл ямарсандаа ингээл нөгөө бүх юм хийж чадна гэ ойлголцсон болохоор би зүгээр л чадна. Юу ч байсан ихтгэлтэй барьж авдаг. Тэгэл тэр одоо болтол ингээл намайг дагаа явж байгаа байхгүй. Тэгэл би чадна. Би хөдөө амьдрч чадна. Төлөө ус ахлах юу юм байх вэ? Хүний хандлага хүн л хүнийг ядрахаас хүн чинь тэр байгалийн хүчин зүйлстэй янз бүрийн юм ядардгүй юм билээ шүү дээ. Тий. Тэгээд юу яагаад тэгэхээр аав ээж ар гэр бас янз бүрийн амьдралтай хүмүүс байж болно. Тэгвэл багш хоёрт байгаа шүү. Багш хүүхд багш руу л хандна. Тэгээ одоо ингээл янз бүрийн жаргал зовлонгоо ярьдаг хүүхдүүд зөндөө орж ирж ийн тэгэл амар сонсно. Тэгээ гоё юм уу. Тэгэл хүүхдийн хүсэл мөрөөдлийг ингээ ойлгоо сонсоод тэгээ ингээд бүх юм ингээ мэддэг болоод ирэхээр айгу гоё юм аа. Тэгэл тэр хүүхд чинь ингээл шууд нүд нь өөр болд шин. Тэр хийж байгаа юмд амар ихтэлтэй болвол тий. Тэгээ тэр мэрийг харах чинь. Тэр чинь багш миний жаргал юм шиг байлаа шин. Тэрээс бол тэр хүүхд цаашдаа ямар явах юм надад нэг тийм сүртэй хамаатай ш. Яг хүмүүс ингээл 10 жилийн дараа 5 жилийн дараахыг харж марсан гэдэг би бол тийм биш. Одоо хүүхдүүд зөв шөрөө олцсон байхад бол цаашаа тэгэл тий явдаг байхгүй юу тий. Тэгвэл хамгийн сүүлийн 3 цэцэл би одоо нөгөө 3 юм шууд хөтөлчихлөө. 3 дахь нь одоо нөгөө миний эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн багш мэргэжилтэй биш ч гэсэн би ер нь багшилмаар байна гэдэг аюу тэгдэг байхгүй. Тэгээд хөрвөх гээд шүү дээ. Боловсрын салбар руу та тэр хүмүүст ер нь юу гэж зөвлөх вэ? Тий, багш болох юм шүү. Багш болох одоо юу яа дээ. Нилээн сэтгэл зүгээ бэлдээд тий угаасаа одоо ингээ багш нарыг харж байгаа шүү дээ. Цалин бага тий ажил ихтэй гэдгийг мэдсээр ээж тэр салбар руу орж байгаа бол тэрэн дээр олон лоо юм ярихгүй тий. Тэрэн дээр олон лоо юм ярихгүй тий хариуцлагатай хүүхдүүдтэй ажиллана гэсэн бол яг хүүхдүүдтэйгээ тулж ажиллаад тэр цалингаа одоо хүмүүс ингэдэг байхгүй юу? Тогтолцоо муу байна тий. Тогтолцоо буруу байна. Багшийн цалин бага байна. Тэгэхээр багш нар ингэлгүй яад ингээд ямар нэгэн юм руу бурууч ихэд идэг. Тэрийг мэдсээр ээж ордог. Орчхоод араас нь тэрэн дээр нь олон юм яриад хахад харин би жоохон тэрний жоох эсрэг гэдэг. Тэгэхгүйдээ нэгж шийдээд орсон бол тэгээ аюу гоё тэрэндээ бүх юмаа гоё тууштай зориулаад хүүхдүүдийн төлөө ажиллана гэж байгаа бол хүүхдүүдийнхаа л төлөө ажиллаарай л гэж хэлмээр. Тэрнээс бол цалингаа нэмүүлэхийн төлөө биш тий. Цалингаа нэмүүлэхийн төлөө л одоо болчиход байна шүү дээ тий. Тэгж л хэлмээр байна да. Тэгээ багш болъё гэж бодож байгаа бол нэлээд сэтгэл зүгээ бэлдсэний дараа тэрийгээ тийхлээрээ л гэж хэлээ да. Тэрнээс бол тэгэл бүхэл юм дээр шантраал хин ч хойшоо суулсан шүү дээ тэгэхгүй тий. Тэгээ орон нутгаар би айгу яваасаа гэж боддоо шүү дээ. Багш нарыг. Тий. Орон нутг руу явсан хүмүүс тэгэл айгу буцаж харагддаг юм билээ. Тэгээ гоё шүү дээ. Ялгаагүй л тэнд ингээ хүүхдүүд байна тий. Тэгээ орон нутгийн хүүхдүүд бол бас яг хөдөөний ингээ малчин айлын хөдөө ингээд яг нэг Улаанбаатарын хүүхдүүдээс ялгах юм айгу тийм хэрсүү байдаг байхгүй юу. Тэгээ илүү бас гоё тий. Тэгээ би хүүхдүүдээс айгу суралцдаг шүү дээ. Хөөх юм зааж өгөн тэгээрээ галаад үлэхтэй тэгээрээ ингээрээ тохоо мохоо тэгдэг шиг ингэдэг шиг зааж өгөө. Тий зааж өгөө. Би чинь амар ингээ сонсон шүү дээ. Тэгэл сонссон ч бай заасан ч бай бүх юм дээр чин сэтгэлээс анаарэ нэрээ. Хүүхдүүд мэддэн ш тэрийг. Хүүхдүүд ерөн сэтгэлийг андахгүй тий. Андахгүй тий. Тэгэл гоё сэтгэл үүрлээ очих юм бол уул самтан байтгаа уулах хүртэл ханддаггүй шүү. Бүр амар сонио. Ямар гоё үгүй. Тий, гоё гэдэг байхгүй юу. Тэгээ би бүр яг хутагт хүмүүс чи тэгээ яагаад ингэж гэл айгүй асан зэ. Юу хөдөөмөдөө тий гоё Улаанбаатарт гоё урлагаа ажиллуулаад Улаанбаатарын урлан чинь ийм 4 хам дундлагаас тий. Миний урлан гэсэн чинь ёо хотон өндөр байгаль тэр чигээр шүү дээ. Гоё аас тий. Тэгээ тэр гоё байгальд ингэж явж зураг мураг авах айгүй дуртай байхгүй юу. Тэрнийхээ ер нь жоохон хариу болгож хийдэг юм уу тий. Эргээд энэ тий суманд гоё хөрөнгө оруулалтыг ивэл хүүхдүүдтэй л харьцах шүү дээ. Тэрийгээ би өстой олонлоо юм ярихгүй, шантарахгүй. Ер нь бол тэгэл шалтгаан малтаг тоочихгүй, яг цагтаа очино. Тэгэл яг л хүүхдүүдтэйгээ тэгээ ажиллана. Аюух цалин авч байгаа юм шиг л тэгж ажиллаж шүү дээ. Аюу гоё. Нөгөө хамгийн том цалин ч хүүхдийн нүдэнд юм очих гэрэлтэх штэ тий. Уусаа хамгийн хурам зориг. За тэгээд өнөөдөр Булган аймгийн Хутаг өндөр сумын ерөнхий боловсрын сургуулийн дөрвөлх урлагийн
дугуулангийн багш Лутгуугийн Мөхцөө агш маань ирлээ. Тэгээ бид хоёр яагаад энэ дугаар хийх болсон бэ гэхээр яг бидний ойлгодог урлагийн боловсрол гэдэг зүйл жоохон өөрчлөгдөх хэрэгтэй байна тий. Хүүхдүүд аав ээжтэй гой бүтээл өгөх гэж биш, хан дээр гой зураг үлдэх гэж биш, урлагаан тэмцээнд орох гэж биш, эсвэл зураач болох гэж биш. Зөвхөн хүүхэд өөрийнхөө дотоод ертөнцийг танин мэдэх гэж, дотгошоогоо өнгөх гэж, өөрийнхөө мэдрэмжүүдийг таних төлөө урлагаар хичээлдэг. Тэгээд маш олон хүмүүст бид энэ урлагийн боловсролыг хаачдаг. Жишээ авиас гомч өгөгдөл гомчин гэдэг. Тэгээ одоо явж байгаа хөтөлбөрүүдийг харахад ч гэсэн голдуу нөгөө юм гоц авиастай хүүхдүүдийг гаргаж байгаа тийм хөтөлбөр болчиход байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын хувийн биш яг орон нутгийн сумын сургууль дээр хүртэл хүүхдүүд яаж нэг орчин үеийн урлагаар тий янз янзын өөр дүрслэх урлагаар дамжуулаад өөртөө илэрхийлж болж байгаа. Энэ нэргээд бас тухайн нийгэмлэг тий жижигхэн сумандаа хүртэл ямар их өөрчлөлт гарч байгаа тухай Мөхцөө агш маань ярьлаа. Тэгээ сая надад яг хэлсэн өгнүүдээс хамгийн чухал үгийг хэлчих шиг боллоо. Суманд хөрөнгө оруулах гэж байгаа л хүүхдтэй нь ажиллаа. Бид нар суманд очиод нэг нь болохоор хаалга барина гэл нэг нь зам холбож байгаа гэдгийг хамгийн том эсвэл тэнд очиод интернетийг залгаад өгөхийг хамгийн том хөрөнгө оруулах гэж байгаа. Зөвхөн хүүхдэд юу хэрэгтэй вэ? Хүүхэд сайхан амьдрахад юу шаардлагатай вэ гэдгийг тооцоолчих юм бол тэр сумын хөгжил ерөөсөө сэпхийгээл босоод ирж байгаа юм шиг байгаа тий. Тэгээ нэгэнд хүүхдүүдтэй ажлыг гэж очиж байгаа бол тэр цалин мөнгөндөө тэрийг тооцоолоод ирээрээ. Угаасаа хүрхгүй. Тэгээ ирсэн хойноо цалин баг гэж тэр лүү анхаарлаа хандуулаад байдаг. Тэгэхгүй яг л тий хүүхдүүдээр анхаарлаа хандуулах юм бол тэгэл эргээл гоё дөө гоё. Тэстэй их урам авлаа. Яг эргэн тойрон ч гэсэн ер нь юм сум руу гарчий, хөдөө явчих гэж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь өөртөөхөө зовлонгоос цуглаж яваад байгаа. Харин тэрнээс илүү тэнд очиод хийх өөрчлөлтөө яг жинхнээсээ харж хийсэн нүсэн үн та юм байна. Яг тэг өөрийнхөө зовлонгоос цуглаж биш яг мөрөөдлөө хайж явж байгаа юм чи мэдээж илүү гоё сайхан болж бич байгаа юм аа хард юм байна л да тий. Тийм яг тэгдэж шүү тий. За орон нутг руу нөх плантай хүмүүсийн нэг нь биш тий. Тэгээ уучраа олохгүй за хэвээ яг миний бодлоор яг шийдэл ийм л юм байна л да. Би нөгөө орон нутг руу нүүн гингүүд надад яг л би зөвхөн утаанаас л дайжаад байгаа байхгүй ягаад тэр миний гэр орон бүх юм энд байгаа. Тэгэхээр би нөгөө орон нутагт хийж болох зүйлээ эхэлж харчих юм бол надад тийшээ нөх боломж нь ерөөсөн зөвхөн нөгөө нутаг ус нүртэл харж үзгэлгүй дээ. Тийм байхгүй юу? Тийм юм байна. За хастай байлаа. За Мөхцөө агштай маш их баярлалаа. Тэгээд сонсогчдод манаас өгөөчтэйсэн бах гэж бодож байна. Энэхүү манай боловсролын тухай подкастын маань нийгмийн хариуцлагын хүрээнд livestream XR студио одоо 100% гэж ажилдаг. Тэгээд студийнхаа хамт олон маш их баярлалаа. Эцэг эхчүүдээс маань маш гоё гоё үгнүүд ирж байгаа. Баярлалаа, талархлаа. Танай подкастыг сонсоод бодол өөрчлөгдлөө гэд багш нар хүртэл маш их бичиж байгаа. Тэр сонсон ивэрэ байгаа хамгийн гол нь олон хүмүүс шеэр хийгээрээ олон хүн сонсох тусмаа нөгөө бид нартай адилхан те энэ тодорхой хэмжээний өөрчлөлийг хүсэж байгаа хүмүүс чинь бас нэгдэж нийлээд эхэлнэ. Тэгэхээр подкастаа шеэр хийгээрээ тэгээд Мөхцөө агштай холбогдож дэмжихээр бол би холбогдох мэдээллүүдийг нь доор тавьчих. Тэгэхээр та бүхэн боломжтой бол одоо та чам янз янзын одоо хэрэгслүүдийг авч байгаа шүү дээ тий. Хаамаагүй шүү дээ. Юу ч хамаагүй шүү дээ. Юу ч хамаагүй аавна гинэ. Гэж шүү. Тэгээд дэмжих хүмүүс байвал бас холбогдоорой. Тэгээд энэ дугаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Боловсролын тухай буу хаалъя. Цонхтой цаг подкаст байлаа.